За араас аяллаа виз авч байгаа аялагч нартаа бас амжилт хүсье, баяр хүргье. За энэ удаа бол аав охин хоёр ингээд аяллаа визэнд орсон байгаа. Охин 10 жилийн сургуулийн оюутан, аав нь хуурай бизнес эрхлэгч. За манай байгууллага дээр мэдээ зөвлөгөө авахтаа бол түрээсийн гэрээ гаргуулах гэдэг ирж бол мэдээлэл авах гэж ирсэн. Түрээсийн гэрээ манай байгууллагаас гаргана гэж ойлголттой байсан. Манайх бол янз бүрийн түрээсийн гэрээ хуурамч бол хийхгүй. Энэ хүн өөрөө бизнес эрхэлдэг боловч түүн дээрээ нотлох бичвэрэмтгүй байсан. За тэгээ манай байгууллага мэдээлэл авснаар нотлох бичвэрэмтэй бол өөрөө бүрдүүлээд ирсэн. Тэр нь юу гэхээр жижиг дунд бизнес эрхлэгчийн эрхлэх бичиг байгаад байдаг. Ажлын байр байхгүй, өөрийнхөө орон сууц дээр үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Үүн дээр нь бол бид нэр жижиг дунд бизнес эрхлэдэг гэсэн нотлох бичвэрэмтийг оруулаад, хорооноос нь бичиг баримтыг гаргуулад, за өөрийн үйл хөдлөх ажлын байрыг бас тодтогсож өгөөд ингээд аяллаа визээ 5 сая байршуулад бол амжилттай авсан байна. За аяллаа визээ бол 5 сарын 28-нд хүссэн бөгөөд сая 8 сарын 7-нд визээ авсан байгаа шүү. Тэгэхээр ер нь бол визний хугацаа бас 50-аас 60 хоногт гарч байгаа учраас та бүхэн бас хүлээдтэй аяллаа визээ хариугаа хүлээж аваарай. Ингээд манай байгууллагаас бол охинтойгоо хамт орохдоо анкет бүглүүлэх, мэдээлэл зөвлөгөө авах, баталгаа таяг зэрэг үйлчлэг авсан байгаа. Үйлчлэгийн хурамжиндаа нийт 60,000 төгрөг төлсөн буюу за одоо бол хилээр гарах зөвлөгөө буюу онгоцны тизээ тавиулахаар ингээд одоо сэтгэлдээ үлдээгээд бас манай байгууллагад хүрэлцэн ирсэн байна. За ингээд МК биржийн хамт олон маань та бүхэндээ бол бас мэдээлэл зөвлөгөөгөө хангалттай өгж аяллаа одоо зорилгыг нь тодтосгож хайп болон үйлчлэгээ бас гаргаж өгч байгаа. МК биржийн хамт олноор аяллаа төсөж байгаа бол үйлчлүүлээрэй гэж хэлмээр байна.